Самбайцгаана уу. Эрхэм үзэгчдийн энэ үдшийн амгалан айлтгая. Өнөөдөр 2026 оны 8 дугаар сарын 19-ний лав гараг. За өчигдөр USCIS буюу Америкийн цагаачлалын албанаас public charge rule-тэй холбоотой шинжилсэн мэдээллийг олон нийтэд танилцууллаа. За энэ public charge шин журам хэрэгжиж эхэлж байгаатай холбоотойгоор манай суугаас өмнө бол маш тодорхой мэдээ хүргэж байсан. Тиймээс энэ мэдээ бол цоо шинэхээс илүүтэй сануулга мэдээ болж байна. За тиймээс энэ талаар өмнө нь мэдээлж байсан мэдээллийг үзэх линкийг энэ видеоны доод талд нь оруулж өглөө. За хэдий тийм боловч энэхүү шин журам ямар утга учиртай болохыг бас дахин сануулах үүднээс өнөөдрийн энэхүү мэдээг хийж байна. За ингээд дахин хэлэхэд энэ бол ямар нэгэн шин журам бол огт биш. За энэхүү public charge гэдэг ойлголт бол Америкийн нэгдсэн улсад үндсэндээ цагаачлалын хууль анх батлагдсанаас хойш байсан ийм зүйл. За үүнийг бол хэрхэн тайлбарлаж хэрхэн ашиглах нь бол тухайн үед төр барьж байгаа намаас гол төлөв шалтгаалдаг байсан гэдгийг өмнөх мэдээнд бол маш тодорхой дурдсан байгаа. За үүний гол асуудал бол үндсэндээ цагаачлалын хууль болон бусад цагаачлалтай холбоотой холбооны хуулинд public charge гэх ойлголтыг маш өргөн утгаар нь оруулсан байдаг. Тиймээс энэ нь бол үндсэндээ тухайн үед засаг орж байгаа төр засаг намын хувьд энэхүү public charge-ийг хэрхэн ойлгож тайлбарлах боломжийг олгосоор ирсэн. За ийм хуулийн цорхоо гэж хэлж болох зүйл байна. За ямар ч тач үүнийг бол Трампын засгийн үед хуулийн дагуу хууль ёсны цагаачлалыг хязгаарлах нэгэн хэрэгсэл болгож байгаа нь ийхүү тодорхой болж байгаа. За тиймээс маш товчхондоо бол public charge бол шинжилсэн ямар нэгэн хууль биш, шин журам биш. За үүнийг бол цагаачлалын хуулинд байсан энэхүү ойлголтыг за хууль ёсны цагаачлалыг татгалзах, хумих, хязгаарлах бодлогын нэгэн далин болгож ийхүү ашиглаж байгаа гэдгийг бас тодхон хэлэх нь зүйтэй байна. За ингээд ямар ч тач өмнө нь маш тодорхой тайлбарсан учраас өнөөдрийн энэхүү видеогоор өчигдрийн гарсан журамтай холбоотойгоор зарим нэгэн анхаарал зохих зүйлсийг тоомлон хэлье гэсэн бодолтой байна. За өчигдрийн мэдээний үндсэн агуулга бол энэхүү public charge-ийг хэрхэн тооцох шин журам бол за ирэх 9-р сарын 18-наас эхлэн хэрэгжиж эхлэхээр байна. За энэхүү 9 сарын 18 гэсэн хугацаатай холбоотой бас хэд хэдэн анхааруулга мэдээ байгаа. За нэгдүгээрт нь бол 9 сарын 18-наас өмнө өргөдөл гаргасан ногоон карт хүсэж байгаа хүмүүсийн хувьд за өмнөх мэдээнд бас дурдж байсан 2022 оны Байдны үед гаргаж байсан public charge ойлголтыг хэрхэн ашиглах, тайлбарлах журмыг баримтална гэсэн ийм амлалтыг засгийн газар өгж байна. За 22 оны Байдны журам бол маш энгийн ийм журам байсан. За үүнд бол ногоон картанд өргөдөл гаргаж байгаа хүмүүсийн хувьд зөвхөн бэлэн мөнгөөр олгодог халамжийн тэтгэмж авсан. За хоёрдугаарт засгийн газрын хөрөнгөөр, төсвийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг. Асрамжийн газарт удаан хугацаагаар амьдарсан зэрэг хоёрхан тохиолдолд public charge журамд хамруулан тооцож улмаар тухайн хүн бол цаашдаа халамжийн тэтгэмжинд буюу төсвийн хөрөнгөөр ажил хийхгүй амьдрах эрсдэлтэй гэсэн ангилалд оруулан тооцдог байсан. За үүнээс бусад төрлийн бэлэн мөнгөөр олгодгүй халамжийн тэтгэмжүүдийг бол үндсэндээ ногоон картны өргөдөл хянан хэлэлцэхтэй public charge ойлголтод хамааруулан тооцдоггүй байсан юм а. За тухайлбал Medicaid, SNAP зэрэг тэтгэмжүүд байж байна. Дээр нь янз бүрийн орон байрны тусламж, түрээсийн тусламж, за мөн хүүхдийн хоол тэжээлтэй холбоотой тусламжууд зэрэг нь бол public charge журамд үндсэндээ хамаардаггүй байсан. За үндсэндээ ийм байсан бол энэхүү ойлголтыг бол үндсэнд нь өөрчилж
За 9 сарын 18-наас эхлэн одоо төсвийн хөрөнгөөр үзүүлдэг халамжийн тэтгэмжүүдийг ерөнхийдөө public charge журамд хамруулан тооцохоор болж байна. За ерөнхийдөө өнөө хүртэл бол public charge журамтай холбоотой ийм маш энгийн бөгөөд харьцангуй одоо хялбар ойлголтыг ашиглаж байсан. Энэ нь одоо ногоон картанд өргөдөл гаргаж байгаа хүмүүст төдийлөн бас хамаарал багтай ийм бодлого байлаа. За тэгвэл үүнийг бол үндсэндээ 9 сарын 18-наас эхлэн үндсээр нь өөрчилж өөр байдлаар одоо харж тайлбарлаж ойлгохоор боллоо. За тиймээс 9 сарын 18-наас хойш public charge энэхүү журмыг засгийн газрын хувьд хэрхэн ойлгож ашиглах вэ гэсэн товч тайлбарыг хийя гэсэн бодолтой байна. За юуны өмнө дээд өрдсөн одоо засгийн газрын болон төсвийн хөрөнгөөр үзүүлдэг улмаар тухайн одоо халамжийн тэтгэмж авагчийн одоо санхүүгийн буюу өрхийн орлого тооцож олгодог бүх төрлийн тэтгэмжийг public charge журмыг тооцохдоо харгалзан үзэхээр болж байна. За үүнд бол мэдээж бэлэн мөнгөөр олгодог янз бүрийн одоо халамжийн тэтгэмжүүд. Дээр нь одоо бидний дээр үед бол food stamp гэж нэрлэдэг байсан. Одоо бол SNAP гэж нэрлэж байгаа хоол хүнсний тусламж, бусад төрлийн одоо хүнсний тусламжууд. За ингээд дээр нь одоо мөнгө төсвийн мөнгөөр үзүүлдэг, төсвийн хөрөнгөөр үзүүлдэг төрөл бүрийн даатгалууд. За үүнийг бол ерөнхийд нь Medicaid гэсэн байдлаар төлөөлөлөн одоо хэлье гэсэн бодолтой байна. За ингээд мөн одоо засгийн газар төсвийн хөрөнгөөр үзүүлдэг эрүүл мэндийн даатгалын янз бүрийн одоо хөтөлбөр тусламжууд. За мөн төсвийн хөрөнгөөр үзүүлдэг төрөл бүрийн одоо орон байрны тусламжууд. За үүн дээр бол түрээсийн тусламж, моргжийн тусламж зэргийг одоо нэрлэж болохоор байна. За энэ мэтээр тухайн одоо тусламж хүсэж байгаа хүмүүс өрхүүдийн өрхийн орлого харгалзан одоо олгодог бүх төрлийн одоо халамжийн тэтгэмжийг ерөнхийдөө public charge журамд харгалзан үзэж тооцохоор болж байна. За эдгээр нь бол урьдчил нөхцөл гэж ерөнхийд нь нэрлэхээр байгаа. За эдгээр тусламж халамжинд хангаж байсан одоо түүхтэй хүмүүсийн хувьд санхүүгийн одоо чадахгүй гэсэн дүнэлтэн төрүүлж болохоор байгаа бол за нөгөөтэйгүр энэ тусламжинд хангалттай боловч мөн одоо цаашлын албаны ажилчдын хувьд ногоон карт хүсэгчдийн одоо дараах 5 хүчин зүйлсийг одоо мөн харгалзан үзэж улмаар ерөнхийд нь тухайн хүн цаашдаа ер нь одоо санхүүгийн хувьд чадвартай байх хэсэг. Эсвэл цаашдаа санхүүгийн чадваргүй ажил хийхгүйгээр төсвийн одоо халамжинд долдуудан амьдрах эрсдэлтэй хэсэг гэсэн одоо шийдвэрийг гаргахаар болж байгаа. За эдгээрт бол ерөнхийдөө 5 зүйлсийг харгалзан үздэг. За эдгээр нь бол 9 сарын 18-наас хойш ногоон картны өргөдөл хянан хэлэлцэхэд илүү одоо жин дарахаар байна. За эдгээрийг ерөнхийд нь хэлэхэд бол 1-р өргөдөл гаргаж байгаа хүмүүсийн нас, 2-р эрүүл мэндийн байдал, 3-р гэрлэлтийн байдал. За энд бол мэдээж тухайн хүн гэрэлсэн эсэх, гэр бүлтэй бол хэдэн ам бүлтэй зэрэг. За 4-р нь бол тухайн өргөдөл гаргагчийн одоо орлого, санхүүгийн байдал, төлбөрийн чадвар, хөрөнгө чинээ. 5-р нь тухайн хүмүүсийн одоо боловсролын төвшин болон ажил мэргэжлийн ур чадвар гэсэн одоо 5 зүйлсийг тухайн хүн ирээдүйд ажил орлоготой байх хэсэг. Харин эсвэл нөгөө талд ажил хөдөлмөр одоо хийхгүйгээр төсвийн хөрөнгөнд долдуулж амьдрах эрсдэлтэй хүн гэж одоо ангилах хэсэг шийдвэрийг гаргахад ашиглахаар болж байна. За ингээд маш товчхондоо дахин хэлэхэд дээд өрдсөн одоо урдл нөхцлүүд буюу за тухайн хүн өмнө явна нэгэн одоо тусламжинд халамжинд харагдаж байсан хэсэг 2-р дээр нь нэмэгдээд саяын дээд өрдсөн одоо 5 хүчин зүйлсийг даргалзан үзүүлж цаашдаа энэ хүн ажил хөдөлмөртэй орлоготой байх хэсэг гэсэн ийм шийдвэрийг гаргахад ашиглахаар болж байна. За 9 сарын 18-ны журамтай холбоотой бас нэгэн одоо чухал ойлголт бол affidavit of support буюу за ногоон картанд өргөдөл гаргаж байгаа хүмүүсийг одоо санхүүгийн спонсор гаргадаг байдал өөрчлөгдөхөөр байна. За өнөө хүртэл бол I-864 маягтаар санхүүгийн спонсор олж чадсан нөхцөлд ногоон карт хүсэгчийн одоо орлогоо хүрэхгүй байсан ч тухайн одоо спонсорын орлогыг тооцож ногоон карт олгодог байсан. За тэгвэл 9 сарын 18-наас хойш affidavit of support буюу
За 864 маягтаар гаргадаг санхүүгийн спонсор бол тимчиг энд дарахааргүй болж байна. За нөгөөтэйгөр 864 маягтаар санхүүгийн спонсор олсон ч гэсэн за тухайн хүн спонсорлож байгаа санхүүгийн спонсор нь өмнө нь ямархуу санхүүгийн чадвартай байсан. Зөөр хүмүүсийг спонсорлож байсан эсэх түүхийг харгалзан үзэхээр болж байна. За тиймээс 864 санхүүгийн спонсорыг хэрхэн ойлгож ашиглах байдал үндсэндээ 9 сарын 18-наас хойш өөрчлөгдөхөөр байна. За маш товчхондоо тухайн нон карт авч байгаа хүний зөвхөн өөрсдийнх нь санхүүгийн болон бие эрхтний эрүүл мэндийн боловсрол чинээний байдлыг илүү их жин дарж харгалзахаар боллоо. За сүүлд нь бол энэхүү 9 сарын 18-ны шин журам ямар хүмүүст буюу ямар категорийн нон карт хүсэж байгаа хүмүүст ашиглах вэ гэсэн ийм асуулт байна. За үүнийг бол ихэнх төрлийн нон картны өргөдөлд хамруулан тооцохоор за энэ бол чамгүй урт жагсаалт байгаа учраас за үүнийг ерөнхийд нь дэлгэцэн дээр зургаар оруулж өглөө. За дэлгэцийн зүүн талд баганд байгаа жагсаалт бол энэхүү public charge журамд хамаарах категорийн ногоон карт хүсэгчид. Харин баруун гар талын баганд байгаа жагсаалтууд нь энэхүү public charge журамд хамаарахгүй ийм категориуд байна. За энэ бол гол төлөв тодорхой улс үндэстний иргэдэд зориулсан тусгай хөтөлбөрүүд. За монголчууд бидэнд хамаарах ганцхан ангилал бол мэдээж asylum буюу Америкт улс төрийн орнол хүсэж байгаа хүмүүсийн хувьд public charge журамд хамаардаггүй нөхцөл хэвээрээ үйлчлэхээр байна. Тиймээс asylum өгдөл гаргаж байгаа хүмүүсийн хувьд public charge журамд бол төдийлөн хамаархааргүй байна. За дараагийн нэг энэхүү 9 сарын 18-ны журамтай холбогдох санамж бол I-480 маягтыг мөн дээрх журамтай холбоотойгоор шинжилж байна. За тиймээс 9 сарын 18 болон түүнээс хойш I-485 үргэлж гаргаж байгаа хүмүүсийн хувьд зөвхөн шинжилсэн маягтыг ашиглахыг энд дахин анхааруулж байна. За ингээд хамгийн сүүлчийн 9 сарын 18-ны журамтай холбоотой бас нэгэн мэдээ сануулга бол за манай мэдээгээр мөн урд нь дараалан мэдээлж байсан ногоон картны өргөдөл гаргаж байгаа хүмүүсээс бонд авах тухай. За тэгвэл энэхүү ногоон картны бонд байршуулах шинжилсэн арга хэмжээ мөн 9 сарын 18-ны энэхүү журамтай нэгт холбоотойгоор ашиглаж эхлэхээр байна. За цаашдын албаны ажилтан юм уу консулын ажилтан хэрвээ тухайн өргөдөл гаргаж байгаа хүмүүс нь санхүүгийн хувьд чадамжгүй за магадгүй ирээдүйд ажил хөдөлмөр эхлэх чадамжгүй болно гэж үзсэн нөхцөлд ногоон картны барьцаа мөнгө байршуулах ийм саналыг тавьж болохоор байна. За мэдээж ямар төрлийн барьцаа шаардах нь бол мэдээж ногоон картны процесс хаана хийгдэж байгаагаас хамаарч ялгартай тогтоох нь бол ойлгомжтой байгаа. За дунджаар 100-аас 250 мянга хүртэл долларын барьцаа буюу бонд авах тухай ийм урьдчилсан таамаг сураг бол байгаа. За тиймээс ямар ч 9 сарын 18-наас хойш энэхүү ногоон картны бонд гэсэн ойлголт илүү хамааралтайгаар хэрэгжиж эхлэх байна гэсэн ойлголт төрж байна. За ногоон картны бонд авах тухай бас манай мэдээгээр өмнө нь дараалан мэдээлж байсан. Тиймээс үүнтэй холбоотой мэдээний үзэх линкийг мөн энэ мэдээний доод талд description хэсэгт оруулж өглөө. За ингээд өнөөдрийн мэдээний төгсгөлд хааж хэлэх дахин давтан сануулга бол энэ журам 9 сарын 18 болон түүнээс хойш 485 үргэлж гаргаж байгаа ногоон картны өргөдөлд хамаарна гэдгийг онцлох нь зүйтэй. Харин 9 сарын 18-наас өмнө гаргасан ногоон картны өргөдөлд за байдны 2022 оны журмыг баримтлахаар буюу за харьцангуй зөөлөн бодлого хэрэгжих нь хэвээрээ байх юм аа. За ингээд ямар ч 9 сарын 18-наас хойш шинжилсэн журам хэрэгжиж эхэлж байна. За тиймээс ногоон картны өргөдөл явуулж байгаа хүмүүсийн хувьд бол зайлшгүй цаашлалын хуульчтай уулзаж зөвлөж ярилцах хэрэгтэй болж байна.
За энэ ташрамд дуулгах таатай мэдээ бол манай суугаас за Монгол хуульчтай хуулийн фирмтэй хамтран ажиллаж байгаа. За энэхүү мэдээний доод талд бол манай хамтрагч Eclipse хуулийн фирмийн вебсайтын хаяг, имэйл хаяг, мөн утасны дугаарыг байршуулсан байгаа. Цаашлалтай холбоотой ямар нэгэн мэдэхгүй чадахгүй тодорхой бос асуудал байгаа бол энэхүү хуулийн фирмтэй холбогдож Монгол хуульчаас өөрийн монгол хэлээр хуулийн зөвлөгөө авах боломж бүрдсэн байна. За ийхүү лав гарагийн мэдээгээ өргөлээ. Ташрамд ороход та бүхэн манай мэдээг үзэж байгаа бол манай сувгад subscribe дарж бидний ажлыг дэмжээрэй гэсэн хүсэлт байна. За сувгийн статистик дөнгөж үзэхэд бараг 30% хүрэхгүй үзэгчид бол subscribe дарж үздэг гэсэн ийм бас тоо дүн байдаг юм а. Тиймээс та бүхэн манай сувгийг цаашид дэмжих хамгийн гол нь манай сувгаас гарч байгаа цаг үеийн чанартай шуурхай мэдээллийг цаг алдахгүй хүлээн авахын тулд манай сувгад subscribe хийж нэгдээрэй гэсэн ийм бас зөвлөмж байна. Өнөөдрийн мэдээнд анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.